44-р зүйл дээр засгийн газар өөрт нь ихтгэл үзүүлэх тухай асуудлаар нэгдүгээр төсвийн болон бодлогын асуудлаар гэж хандаж болно гэж байна. Тэгэхээр өнөөдрийн одоо үүсэж байгаа нөхцөл байдал бол төсвийн асуудал биш. Төсөв тухайлж юм ярихгүй байгаа тийм ээ. Хоёр дахь нь бол бодлогын асуудал биш. Яагаад гэвэл тэр бодлогын асуудал гэж байгаа тэр бичгэн дээр байгаа 14 мега төсөл. Эрчим хүчний реформ, хүсэлсэн хөгжлийн асуудал. Энэ гурван асуудлаар орж ирсэн бүх асуудлыг манай их хурл бүгдийн ямар ч асуудалгүй дэмжиж гаргасан. Тэгэхээр их хурл дэмжиж бүх асуудлыг гаргасан тохиолдолд засгийн газрын өөрийнх нь асуудал болж өөрөх ёстой. Тэгэхээр энэ асуудлууд огт биш болохоор энэ одоо энэ орлого нотлох тухай асуудал байгаа. Тэгэхээр энэ асуудлыг байнгын оргоор хилцэх юм бол үндсэн хуулийн зөрчилдөр очно. Өөрөөр хэлбэл энэ одоо асуудал нь байхгүй учраас үндсэн хууль зөрчсөн асуудал болж өөрөх байхгүй да. Тийм учраас би энэ асуудлыг хилцэхийг эсрэг байгаа. Гэрээ зөрчсөн гэдэг асуудал яриад шүү дээ. Бахурлын Монгол Ардын намын бахурлаар гэсэн бодлоор бол хэвчсэн. Ер нь бол би хамтарсан засгийн газрын тэр гэрээний зүгээр драфтыг би харсан. Тэн дээр бол бодлогын хороо гэж байна. Тэр бодлогын хороонд нь Монгол Ардын намын дарга, Ардс намын дарга, хүн намын дарга. Тэгээд байнга бүлгийн дарга нар байж байгаа сүйд хасагдсан юм шиг байгаа. Тэгээд засгийн газрын хэрэг газрын дарга, тэгээд хэн шинжилгээ үндэсний хорооны дарга сайд байгаа шүү дээ. Энэ хэдэн хүнд орох юм бэ? Тэгээд тэр гэрээ зөрчилсөн тохиолдолд бол аль нэг одоо намын баг хурлаар шийдэх асуудал ерөөсөй байхгүй. Тэр бодлогын хороо нь өөрсдөө энэ гэрээндээ үнэлт өгнөлт өгөх, хяналт тавих одоо ийм асуудлыг шийдэх ёстой юм байна. Тийм учраас энэ хамтарсан засгийн гэрээг зөрчсөн тухай асуудал Ардс намд огт байхгүй. Ардс намын сайд нар бол ажлаа бүрэн дүүрэн явц сав хамгийн идэвхтэй хийсэн.